За юу яцхан хомис амьдрал хэр энэ за тэгээ шин сар мар нь гараад жоох юм орж ийн үү яаж ийн гайг байхаа гэж найдаа заяа. Тэгэхээр энэ удаа болохоор би reading дээр юу хийх вэ гэвэл одоо ер нь тэр энерги ер нь өөрчлөгдөж байна уу яаж ийн те амьдрал ах хэр явж ийн гэдгийг ер нь харахаар ингээд шийдсэн. Тэгээд хэрвээ ингээд нэг хувийн уршлага ингээд хэрэгтэй бол угаасаа ингээд доор миний вебсайтын линк байгаа. Тэгээд гэтэ би нөө хоёр вебсайт таахгүй. Нэг нь болохоор миний хуучин вебсайт, нөгөөх нь шинэ вебсайт. Тэгээд яг энэ доор байгаа линк нь болохоор яг цаг бүртгэж байгаа вебсайт шин шүү. Одохгүй би угаасаа яг бүх ингээд нэг хэсгүүдийн merging ингээд нэг хийгээд яг гоё official ингээд харилцуулахаар саа завддаг. За тэр яг хоньны орноос эхлэн хэрвээ чи the past person боёо ингээд хуучны хүн гэж ярьдаг те. Тэр хүнтэй ингээд нэг ямар ч ингээд нэг асуудал ингээд байхгүй. Тэр хүний талаар ингээд за одоо тэгээд ирсэн ч ялаа, байсан ч ялаа, явсан ч ялаа, I don't give a fuck гэдэг үе дээр явж ивэл энэ бол чам зориулагдсан уншлага бол биш. Хонос нь болохоор юу вэ? Яг одоо уучраа олох гэдэг хүн хоёрын энерги нь ер нь яг яаж ийн гэдгээс хонос нас дахиж унших юм байна. Ер нь бол нэг ордноор хоёр уншлага гэсэн үг байхгүй. За харцгаая. Дийж нэг энержи яг what's the looks like that. Би нөө давхараас нэг би ч нөө жинзэн штэ. Тэгээд давхараас нөө юу яж байгаа вебсайтанд аплод эдэргээ код уншуулсан тэрийг яг зя. Болоод гэдэг харцгаая. Oops. Тийм нэр өөр ордны хүмүүс энэ reading-ийг үзэхгүй шүү. Зөвхөн чи өөрөө ордын хэлнээр үзэн шүү. Хэлхээ марччаад үгүй. За хэдүүлээ жоохон serious нь ярина. Яаж вэ гэвэл 7 гэл чөтгөрийн үзэр ингээд доошоо гарч ирж байгаа байхгүй юу? Хэрвээ чи нөгөөнтэйгээ ингээд уучраа олох гээд ингээд нэг уулзах гад те амьдрал хөө хэр ингээд нэг чи бас мэдрэл мотоогоос ингээд гарсан гэдэг ч юм уу. Ялангуяа ямар хүмүүс зориулж байвал чиний тэр ингээд нэг хуучин нүжин байгаа штэ. Донтолттой ингээд нэг холбоотой асуудалтай ингээд нүүр тулж исэн болоо одоо байхгүй юу? Донтол гэж юу вэ те? Хит хоол иддэг, арх уух, секс, whatever гэдэг нэг донтолчуд дээ. Тэгээ gambling addiction гэдэг ч юм уу. Энэ ингээд нэг зүйлээс олж та хоёр ингээд нэг дундаа ингээд нэг хагараад одоос юмыг яаж мэдхүү ингээд өөрчлөгдсөн болов гэдэг нөхцөл байдал дээр байгаа бол энэ яг ингээд амар залтай байгаа байхгүй яаж өөл чөтгөр өдөр доошоо гарч ирнэ гэдэг нь донтолтоосоо гарч байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэ дээр нь 7 гэлдэг байгаа байхгүй. Магадгүй чамд би ирүүл болсон би ингээд нэг хөрхнөө хийж байгаа гэж ярьж ич болох байх. Би өөрчлөгдсөн. Гэвлээс хэцүү л харагдаж байна. Хэрвээ чи өөрөө наад донтолтын асуудалтай ч юм уу хэрвээ чи өөрөө ингээд нэг проблем ингээ байгаа нөгөөнтэйг ингээ уучраа олох гээд ингээд нэг байж ивэл байна штэ тэ. Бадуу нөгөө чинь чаваас ингээ хотлоо хайлаад байна гэж ингээ бодож байгаа. Ямар л хэсэ ингээд аль нэг тал руугаа ирэхээр байгаад. За. Гэхдээ энержи бол дайггүй харагдаж байна. Temperance үзэр 8 аяхт доошоо гарч ирж байгаа байхгүй юу? Яг би ингэж хэлээ. Та хоёр буцааж ингэж нөө харилцахаар боллоо гэж бодъё тий. За юу вэ? Амьдрал хэрэг чи дайггүй, ивэ дайггүй. Окей. Гэхдээ яг чиний хүсэж байгаа шиг одоо тийм буцаж ингээ эргэн нийлэх гэдэг зүйл бол ингээ нэг гарч ирэхгүй байгаа байхгүй 3 аяг доошоо. Яг го буцаж ол ингээ нэг харилцах ингээ энерги нь бол гараад ирсэн байна. Бас нэг юмыг ажтгүй бас ингээ нэг бит хоёр бас нэг тий бас нэг юугүй ингээ хоёр талтай ингээ хаалгаагаад ингээ амьдрал ахуйгаас сүрүүлсэн чинь ингээ хайшин гэдэг ч юм уу. Яг ингээ нэг хөнгөн байдлаар бол харьцаж ингээ болох энерги гарч ирсэн байгаа байхгүй. Асуудал нь юу вэ гэвэл яг та хоёрын хүсэж байгаа шиг ч юм уусгүй яг чиний өөр чи ингээд нэг хүсэж байгаа шиг нэг тийм гоё кинон дээр гардаг шиг ингээд буцаад нийлэх ингээд момент өгдөг да. Тийм момент бол
Not really. Яагаад вэ гэдэг асуулт нь болохоор ингэж байгаа байхгүй юу? Strength үзэр доошоо хааны саваа доошоо дөрвийн ялд ингээд доошоо тэгснэ дөрвийн зоосон дэшээ одоо байхгүй юу? Яаж вэ гэвэл хэрвээ ингээд нэг хуучин хүн та хоёр чинь шүү дээ ялангуяа нэг амар доошоо хийдэг байсан бол заа доошоо их сэтгэл санаагаар шаа юу барьж аваа шанаадахгүй л дээ бас тэ яхаа шанаалцдаг байсан хүмүүс байна. Ялангуяа танай ордныхаа ч бас нэг гоё зодоончтэй тэ. За тэр яхаа. Жог ялангуяа сэтгэл санаагаар ингээд доош байдаг гэсэн бол яг яаж байгвал яг өөртөө ихтэй байдлыг нь та хоёр ингээд нэгээ ингээд үргэлж ингээд алдаг доошоо ингээд татдаг байсан бол эннээсээ болж одоо нэг чиний ингээд хуучны хүн чинь байгаад ер нь жоо өөртөө итгэлгүй байгаа байхгүй. Тиймээс ингээд ер нь чамаас ингээд ойртмор байдаг гэхдээ сайтаас тань зайгаа бариад байдаг. Яг нэг юм dynamics ингээ гарч ирж байгааз. Хэрвээ би чиний оронд байсан бол яавал дээр байх юм бэ гэвэл ер нь хуучны хүнтэй ингээд нэг харилцахын хамгийн ухаалаг алхам нь юу байдаг вэ гэвэл тухайн талын өвсөн ногоон байна уу гэдгийг шалгадаг байхгүй юу? Өвсөн ногоон байна уу? Яг ингээд чи эхлээд тэр хүнтэй харьцаж байхдаа за нэгт reject-лүүлэх буюу тоогдохгүй байхад бэлэн байх хэрэгтэй байдаг үргэлж. Хэрвээ чамд ингээд нэг reject-лүүлэх ингээ айдас ингээ байгаа бол тий одоо жишээлбэл ингээд үг хэлээ цэгэндэг юу ярихаа инээтрээ бүр ингээд түмэн ингээд anxiety байгаа бол 10 тохиолдлын 9 нь иймэрхүү мэдрэмжтэй байжгаад харилцаагаа бүр улам бүрд ордуулчаад байдаг байхгүй юу. Тэгэхээр хэрвээ чи ингээд нэг буцаж ингээ харилцахаар бол эхлээд чи reject-лүүлсэн ч гэсэн надад хамаагүй би амьдралаараа гоё амьдарч чадна гэдэг нэг юм гяндгар ингээ нөхцөл байдал байх хэрэгтэй байхгүй. Нөгөө үнтэй ингээ харьцахын тулд нөгөөнийх нь нэг өвсөн ногоон байна уу гэдгийг шалгах гэдэг байна да. Дараа нь юу ингээд нэг гүжчингуудаа л ингээл нэг тэрвэл өмдийн шовтлоо тий бас ингээд харах хэрэгтэй байдаг. Амьдрал хэр байна? Чамаар юу байна? Тэ нэг гол нь яг тэр мэдрэмжүүдийг нь одоо нэг observe буюу ингээд хүлээгээд авах сурах хэрэгтэй байхгүй. Энэ хүн дотроо одоо болтол яг өмнө болж исэн лайтай асуудлаа нуруундаа үрцэн сууж гинөө тэрийг ингээд надлуу гаргах гэдэг нүг гэдэг ч юм. Эсвэл чи бас өөрөө би одоо л ингээд нэг гомдсон тэр гомдол маань ингээд тайлагдаагүй байгаа мөртлөгтэй алавтай байшаа харьцаад байна уу гэдгээ бас ингээд асуух хэрэгтэй байхгүй. Тэгэж ингээд баланслж энэ харилцаан дээр ингээд буцаж иргэн нийлэх үү гэдгийг шийднэ гэхээс биш шууд сэтгэл хөдлөл дээр ингээд нэг автаад шууд тухайн адреналин да ингэж идэгдээд тэгээд үл хийх юм бол жоохон хэцүү л ингээд харагдаж байна. За тэр яах вэ? Яг чиний өнгөрсөн үний чинь өнгөрсөн хүмүүс. Яг үнэхээр гүнзгий ингээд нэг мэдрэмжийн мэдээтэй харьцаа. Ялангуяа энержи чек. Бүүл үзэр таашаа. Зя тэгэхээр чиний өмнөх үзэр дээр болохоор 8 аяга доош байсан шүү дээ. Тэр чинь буцаж ирдэг үзэр дөө. Тэгэхээр энэ дээр болохоор 6 аяга доош, 6-гийн ил доош авахгүй бас ингээд буцаж ирдэг үзэр бас өхлийн үзэртэй хамт байгаа байхгүй юу. Тэгэхээр яг та хоёрын ингээд нэг аль талдаа ер нь ингээд нэг буцаж нийлэх гэдэг ч юм уу те. Тиймэрхүү ингээд бодлоод чи ингээд та хоёрын тархин дотор ингээд төрөсгөө амьдраад байгаа байхгүй юу. Хэрвээ чиний ингээд нэг хуучны хүн чинь шүү дээ. Чиний тархин дотор төрөөсгөө ингээд нэг амьдраад ингээд бодол чинь ингээд байсаж орж ирж байгаа л нөгөөний ч гэсэн бодол дээр чинь тийм байгаад л байл та. Гэхдээ нөгөө хүний чинь талаас ингээд гол асуудлыг ингээд нэг яриг гэхээр 15 саваатай хамт байгаа байхгүй юу. Юу вэ гэвэл дахид чамтай хэрэлдэхээс үнэхээр юм fucking би залхаж байна гэдэг байр суурьтай байгаа байхгүй юу.
Яагаад гэвэл чиний өмнөх үзэр дээр болохоор temperance үзэр баланс жолын ингээ юмнуудыг ингээ нэг аятайхан болгочих гэдэг үзэрсэн бол энэ дээр temperance ингээ доошоо байхгүй юу. Юу вэ гэвэл нөгөөний чин тал дээр стил бит хоёр дунд ингээд үг хэлэхээр ингээд нөө шууд ингээ хэрүүл болчих гээд байдаг асуудал ингээ байна. Тэгээ ядж яхад ингээд юу аахгүй юу мөн үзэр доошоо гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо хинийх нь талд бай. Одоо хинийх нь нууц нийл болоод наацъя. Хин хиндэ хотлоо ялж аваад хинийх нь нууц нийл болоод наачваа гэдэг хөзөр байгаа байхгүй юу. Инээсээ ингэ болоод тэг full card доошоо буюу яг зөрөгтэй ингээд нүдээсэн шийдвэрийг хийж чадахгүй ингээд нэг яг буцаад бол нэг аятайхан ингээд нэг байчмаар байдаг. Яг хөдөлгөөнөө хийчих гэхээр за хөөгчш ингээд нэг болчирхаач нөхцөлөдөл дээр би ингээд нэг гацж ин да гэсэн ингээд байрсаар ингээд байж ин да. Хэдүүлээ юу вэ те? Зөвлөгөө авъя те. Шо justice үзэр сайн уу өгсөрч ш. За харъя л та. Энэ яаж тоглох гэдэг. Шодрогос. Зя. Ага. Зя, хэдүүлээ ярина. Чигтгэрээ зэр тавар 2. За. Одоо хэдүүлээ жоохон сүнслэг талаар ч юм уу ингээ хичээл орцгоё заяа. Karmic relationship гэж эцээдтэй яг юу хэлдэг вэ? Karmic үйл өөрийн холбоос молбоос гэл. Гэхдээ чи нэг гимтээдээ ч юм уу ингээ мэдрэл мутаатай ингээ үерхэд байгаа биш байхгүй да зүгээр ер нь чиний сурах хэвээр хичээлч юм байдаг байхгүй. Жишээлбэл бодож үзье. Та ингээ анзаарч ирсэн үү? Яг хоёр талаас бүхэн болдог асуудал байдаг те. Чи ч гэсэн амьдралын аль нэг цаг тийм дээр учирч л байсан. Та хоёрын vibe нийлдэг, та хоёрын сонирхол нийлдэг, ханаас нь чарсан амар гоё өсөд. Тэгээ та хоёр toxic биш. Гэхдээ дотроо нэг юм хоосон. Тэгээ салаад наачдаг те. Энэ бол non karmic relationship буюу karmic биш ингээд нэг асуудал гэж ойлгож болчих. Karmic асуудал. Of course ингээд нөө мэдрэл муутай. Гэхдээ тэр нь бас ингээд та хоёр одоо шилээд хамтдаа байхдаа санхүүгийн хувьд байна уу, амьдралын хувьд байна уу, хойны хөгжлийн хувьд байна. Үнэхээр энэ жижи байгаа заа. Жижи. Гэхдээ та хоёрын сүнс ингээд нөө хамт ингээд байхдаа амар нэг тийм 50 дулаах юм шиг байгаад байдаг. Наа чин болохоор karmic relationship байхгүй юу? Ягдвал та хоёр одоо soul correction буюу сүнснийхээ ингээд нэг хичээлийг сурах гэж ирж байгаа болохоор сүнс чинь наадхан дээр чи амар satisfy байдаг байхгүй юу? Асуудал нь шүү дээ тий. Яг иймэрхүү relationship бүтэх магадлал яг үүндээ 10 тохиолдол ганц л байдаг байхгүй. Үлдэгдэл 9 тохиолдолд хоёр талаа жижиг болоод тэгэл амьдралынхаа хамгийн ухаалаг хичээлүүдийг сурцсан амьдралаа дараачийн гой төвшин дээр нь аваачдаг нь үнэлтэй. Тэгэхээр юу гэж ингэ гарч ирж байгаа вэ гэвэл яг одоо та хоёрын ингээд нэг дунд ингээд tower moment буюу гинти наад цохилт ингээд нэг үүссэн. Гинти ингээд модалцах ч юм уу гинти юмнууд ингээд гарч ирсэн чинь шалтгаантай байсан буюу та хоёр олон жил ингээд нэг нуруундаа үүрсэн байсан токсик байдлуудыг устгахад тусалж байгаа байхгүй юу? Тиймээс ингээ өөрийн чинь хувьд бол хамгийн хийж чадах сайн үйл юу вэ гэвэл 10-ын ил доошо 2 илттэй буюу чи энэ хүнтэй уулзсан даа ч юм уу эсвэл энэ хүнээс холдсон доо ч юм уу эсвэл энэ хүн та хоёр ингээ тэр үед тэгчгүй явдаг гэдэг наад одоо regret мэдрэмж байгаа харамсан хариуцлын мэдрэмж наатахнасаа гарах хэрэгтэй байхгүй хамгийн түрүүнд ёо энэ хүнтэй ингээ нэг харилцахаас илүүтэйгээр мэдээж хэлэхэд амархан л да тэгээд гэтээ эртөөрөө хизээ нэг цаг чи ингээ сурхал болно.
Угаасаа хүний амьдрал нэг юм уу хоёр удаа ингээд бүр ингэтэл нь авдаг хүнд одоо relationship бас байж л хэв. Оо пяхлоо. Гэтэ энэс давна шүү дээ. Давсныхан дараа яадаг гэж чамааг юу ч өвтгөж чадхаа болно. Яагаад бол чи ухаалаг болсон болохоор. Тиймээс ингээд эхлээд юу юуг одоо нийлэх юм уу эсвэл юу юуг тэр хүн чамлаа холбогдлоо гэж одоо эсвэл чи зөрүүлээ холбогдоод ингээд амьдралхаа босгохын өмнө эхлээд чи яг өнгөрсөн болсон үйл явдлуудыг тавьж уулзах хэрэгтэй. Нэгт. Яагаад вэ гэвэл justice үзэр ингээ хамгийн ихэлж гарч ирсэн гэж ярьсан шүү дээ. Юу вэ гэвэл та хоёрынхаа үндэ ингээ харилцаач 50-50-тай л токсик байсан байхгүй. 50% чиний тал, 50% нөгөөний чинь тал. Асуудал нь юу вэ гэвэл та хоёр ингээд нөгөө нэг хоёр талдаа би л энэ харилцаан дээр ингээд тултлаа хичээсэн тэр юу ч яваагүй. Гэтэ тэр нь надаас ингээд уучлахгүй байх хэвээр гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд хандаад байгаа нь харилцааны чинь гол ингээд delay болоод байна гэсэн хариу гарч ирлээ. Тиймээс ингээд чи тэр хүнтэйгээ буцаж нийлнэ үү, шинээр явна уу, тэр хүнийг тавьж явуулаад амьдралаа босгоно. Энэ бол чиний эрхчлөөний асуудал. Тэгээд энэ мэдээлэлээр юу вэ нүү яа нэ хэрэгчлээ чинь шүү дээ. За. Нэг цаг гаргах юм. 16:32. Ард бих залхах болоод байгаа шүү. Яа. Энэний ард нэ. Урт хугацаанд ингээд нэг харилцаж байгаа хүн та хоёрын энергийг харж байна. Хэрвээ та хоёрын амьдрал донд юу ч ингээд нэг болоогүй хоёр талдаа хөөрхнээгээд Улаанбаатар хотын шилдэг хөөрхөн хосууд ингээд байж ивэл энэ уншлагыг зориулдаг гэж байна. Хэрвээ та хоёрын амьдрал үнэхээр fucked up ингээд болцсон байвал яах гээд байгааг мэддэхгүй урт хугацааны ингээд харилцаан дээр өнөр байвал why not? Гэтэ хувийн уншлаг хийж яах гэхдээ хоньны ордныхан таны ордныхан ихтэй ер нь явж байгаа амар байд юм дөө сайх тустаас. Гэтэ сонинтэй таны ордны октод хүртэл ингээд амар мужик байдаг те. Оо. За. Оо. За. За яаж явах вэ? За ямар хөө нэр үү нөө. Tower 6-гийн элд доошоо Tower үзэр доошоо тэгснээр Lowers үзэртэй хамт. Хүн болго өөртөө гэсэн одоо уншдаг арга барилтай. Гэхдээ жишээлбэл ингээд Tower үзэр ингээд доош олох юм бол ингээд гацаа delay хэлдэг байхгүй. Миний хувьд болохоор Tower үзэр доошоо авах юм бол шууд ингээд нэг буцаж ингээд нэг барилгаа барих ч юм ингээд буцаж нийлэх гэдэг утгаараа ингээд би хөдрөө уншдаг байхгүй. Тэгээ 6-гийн элд доошоо тэгээ угаасаа энэ бол классик бүкэн дээр ч гэсэн шууд буцдаг л харилцаа шүү дээ. Тэгэхээр за урт хугацааны харилцаан дээр ингээ байгаа ханы орныхан энэ харилцаа ингээд одоо юу жижиг болох нь ч одоо сайшаа ингээд нэг амьдрах хугаа болгоё бүтээчээ гээл явцсан л байл да. Вау, энэ ихтэй миний амьдралтаа харсан ингээд хамгийн гайвуу үзрүүдийн нэг байна. Гол асуудал гэх юм бол ингээд боолын аяг доош байгаа байхгүй юу. Тэгээ 5-ын зоостой хамт. Тэгээ юу вэ гэвэл та хоёр ингээд юу өгвөл нэг лөө ингээд нэг салаач өгөөд амьдралаа ингээд нэг холдуулахаас илүүтэйгээр ингээд буцаж нийлчих гэж байгаа. Гэхдээ гол ингээд нэг жижиг ингээд асуудал нь одоо хиннээс ингээд нэг уучлалт нэхэд байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй юу. Та хоёрын нэг нь болохоор яалчгаа хохирчийн дүрл ингээд аваар тоглосон л байна л да. Тэгэхээр яг хинээсээ одоо хохирчийн дүр тоглоод энэ надаас уучлахгүй байх ёстой гэж харилцаагаа жоохон гацаах гэдэг байна. Энийг бодож үзэх хэрэгтэй.
Яа, бусдаар бол бууцуушгүй. Дөө Star Wars гарч ирсэн байна. Judgment гарч ирсэн байна. Дөрвөн хэлттэй хамт энэ харилцаа одоогийн байдлаар ингээд юугүй савхаас илүүтэйгээр жоохон нэг дахиж нэг итгэл найдвар боломж олгоод үзэж яад болохгүй гэж. Яад бол кармик тойрог дээж гарч ирсэн байхгүй юу. Та хоёр аль аль нь ингээд хэрхэн жоохон мэдрээд байгаа шүү. Бас арайч бас юм жижи болохгүй хаа гэдэг ч юм те. Арайч бас юм тэгэж нэг оролдоод нэг бас урагшлаа тий. Тэгээ тэр яах вэ? Нэг гайгүй хүзрүүд гарч ирсэн чи гинт ингээд сонирхолцнаач. Тэгээ нөгөөний чи ингээд яг цаад зориг болон мэдрэмжийг ингээд хэлүүлээ харцгаа. Би санаж байна ингээд яг 6 сарын 10 шил energy check-ин ингээ хийж яхад хоньны ордон дээрээс нэг иймэрхүү энерги гарч ирлээ. Гэхдээ арай жоохон тайвширсан юм шиг л энерги л мэдэрчлээ л та. Яп, шудраг мэдэр. Дөрвөн сар. За тэгэхээр анзаарах хэрэгтэй байхгүй юу? Бид нэр заримдаа штэ те нүдний өмнө боломж байхад боломжоо алдчихдаг. Өндөрөө яг энэ дагаа нэг гой боломж байсан байгаа тэрийг алдчихдаг. Яаж вэ гэвэл бид нарын big ass том өгзөг тэр хараал эцэг эго байгаа тест. Тэрнээсээ болоод яг ингээ айтайхан сэрэгшвэс ингээ боломжийг бид ингээ хайчдаг хгүй. Яаж ивэл 3 саваа гарч иржлээ л да. Та хоёрын нэг нь болохоор ингээд бүр үнэхээр одоо зүрүүд байхгүй ялангуяа бодож үзье. Хэрвээ чиний харьцаж байгаа хүн чинь за яг над чиг fixed sign байх юм бол одоо нэг арслан хомох өхөр хилэнцэнгээ байх юм бол за. Тэгээ ялангуяа тэр birth chart-н дээр нэг moon sign эдэр нас ингээд энэ дөрвөн sign нэг нь байх юм бол fucking амар зүрүүд ингээ байдаг да. Би шийдвэрээ гаргасан болохоор эндээсээ хөндөхгүй. Тэнгүүд нэг та чиг кардинал ордууд болохоор штэ тэ яадаг вэ гэвэл чи намайг челленжтэй байгаа юм байх та. Тэгвэл ингээ хоёулаа ингээ хин ингээд илүү ингээ амаа амхаад ингээ нэгнээсээ хөндөрч чадсанараа өрсөлдөе гэдэг нэм сонирхолтой болчиход байдаг байхгүй. Энээсээ болоод ингээ нэг universe та хоёрт ингээ зөндөө ингээ учрал боломж олгодонгуудаа гинт ингээд нэг боломж гинт дууссан байдаг байхгүй 4 саваа доошоо. За энийг би яг яагаад ингэж ярьж байгаа вэ гэвэл нэг зүйлийг заавал анзаарах хэрэгтэй л байл та. Та хоёрт буцаж нэг гайгүй харилцаагаа айтайхан авч явчих ингээд нэг боломжууд ингээд нэг байсны үйл юунерсийн үед бол ингээд байсан гэдэг байгаа байхгүй. Гол нь яа ингээд энэ миний араас ингээд гүөх хэвээр энэ ингээд надлуу ингээд төрүүлээд өглөлээ гэхтэй. Энэ надаас суушлах хэвээр гэдэг наад ингээд нэг байдлаас болоод харилцаагаа сүйтгэхэд байх юм биш үү дээ гэдэг одоо нөгөө хүний чинь талаар ингээд нэг бодлоо байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн чинь болохоор ингээд нэг бол чамааг амар зүрх хүн гэж бодоо да. Эсвэл нэг бол ингээд нэг чамааг амар нэг ингэсэн те. Тэнгүүтээ чи төрүүлээд надаас уучлах байх хэвээр гэдэг ч юм уу. Тэмхүү байдлаараас нөгөө хүн чинь чангалуу ингээд хандаад байгаа байхгүй юу. Энэ тохиолдолд ингээд нөгөө хүн чинь ингээд гидээцэн тохиолдолд чиний хийж чадгүй чинь юу вэ магадгүй шууд үгсдээ гэдэг даа чи найшраа гэл те гэдэг ч тиймэрхүү байдлаар ингээ байх байхгүй юу. Яагаад би ингэж хэлж байгааг гэвэл сталкер хүзэр тэргүүний аягтанд гарч ирсэн. Мөн хүзэр дээш гадаашаа. Яаж вэ гэвэл нөгөө хүн чинь одоо чиний нэг уртгацсан харилцааны хүн байгаа ч те. Наа чи болохоор чамлаа нэлээд нухацтай хараад байгаа байхгүй юу. Одоо чиний үйлдэлтэй чи. Одоо чи энэ харилцааг одоо энэ одоо нэг бит хоёрын донд болсон ингээ асуудлыг яаж ингээд нэг шийтгэж шалтгаалаад би ингээд нэг үйлдэлээ хийнэ гэдэг чинь нэлээд жоохон хаашаа суусан л байр суурьтай л та. Тэгээ бас чамаа ингээд нэг буцаж ирнэ гэдэг хүлээдэг ч юм уу те. Уул нь бол тэгж ингэж ангааж нэг сонин жижигхэн тоглоом тоглож байгаа зүгээр fucking яагаад ярьчих болоогүй юм бэ гэдэг бас нэг миний аргумент байгаа байхгүй юу.
Тийм заримдаа ингээд нөө бид нар хитрхээ ингээд нэг юм тархин дотроо байдаг хөөрхөн 10 жилийн хүүхдийн драманаас ингээд болоод ингээд хүүх юм аятайхан байх байсан харилцаагаа жоо алчих гад байдаг нь бас ингээд үнэн л дээ. Тийм. Тэр яг зөвлөгөөг авч ирээ за. Олнол хөцнөлч боломжтой байдаг. Нийлч ихээр амнаас нь алтамчих гадаад байдаг. Гоёлоо шүү. Зөвлөгөө please. Яп. Хоёрын зоос жамтларч байгааз энэ харилцаанаас тэр бүр мөсөн явах уу үлдэхүү хартаа өглөө үзэр доошо 5 үзэр доошо гэтээ 8 аяхтаа энэ харилцаанаас явах уу үлдэхүү гэдэг ингээд нэг эргэлзээний дунд ингээд орцсон байгаа бол штэ тэ чиний хийж чадах хамгийн ухаалаг үйлдэл чинь юу вэ гэвэл эхлээд why not ингээ хоёр талдаа ингээ ярьж аваад no contact буюу контактгүй байж үзвэл яаж нэг сар ч юм уу. Тэр хугацаанд гол нь ингээд тэр хүн миний араас гүүн мөн гэсэн утгаар биш шүү. Тэр хугацаанд тэр хүнээс ингээд нэг авсан одоо бүхэл тэр нэг attachment-ууд байгааз тэр нэг хорогдсон юмнууд одоо тэр хүний ингээл чамгийн аргой магтдаг байсан зангууд ч юм уу whatever the fucking case тэдрээс эхлээд ингээд нэг салт сурах юм болоо юу гэж бодож байна энэ тал дээр тэгээд тэр attachment гэдэг зүйлүүд чинь ингээд байха болон зэ одоо тэр хүний өгүүлэн сандаг ч юм ингээд тэр хүн ингээ хорогдоод байгаа юм чинь байха болонгууд одоо харин тэр хүнийхэн талаар ухаалаг бодож чаддаг байхгүй яаж вэ гэвэл одоо нэг зөвлөгөө үзэр дээр ингээд нэг энэ харилцаан дээр үлдэхүү эсвэл явах уу гэдэг нэг юм эргэлзээ ингээ байсан баа. Энэ эргэлзээг тайлах хамгийн чухал алхам болохоро тэр хүн дээр ингээд нэг үлдсэн байсан хорогдсон байсан сэтгэлүүдээ хийж татаж авч сурах хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ та хоёр no contact нурч чадах юм бол no contact-гүй нэг гэрт ингээ байгаа ч гэсэн ингээд ядаж ингээд нэг юугүй 24 цаг хамт ингэж юу байсан. Яаж нэг те ганцаараа байхтай ч юм ингээд би тэр хүнгүүр ингээд нэг байхаар бол амьдралаа яаж авч чадах юм бол би юунд нь ингээ хорогдоод байна. Тэгээд энэ хорогдоод байгаа асуудлууд маань бид өөрийн харилцааг цаашаа ингээд урагшлуулахад асуудал болоод байна. Асуудал болоод байгаа бол би тэгвэл явхад бэлнэ үү гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар дотооддоо нэг ярилцж үзвэл яаж вэ? Тэгэхгүй болохоор ингээд нэг universe tower дээр бол боломж олгож байна. Буцаж ингээд харилцаа дэвшлүүлэх. Гэхдээ та хоёр нэг ерөөхдөө нэг за дахиад дагдталчихгүй гэдэг айцуд л ингээд байж лээ л да. Би энүүгээр наад айцад аваад харилцаагаа буцаж өргөжлүүл гэж хэлээгүй шүү. Би угаасаа ер нь тэгдэгч төрлийн хүн биш. Зүгээр иймэрхүү гадаргалгаанууд байна те. Үлдэхээр бол би энэ харилцааг чиглүүлж чадах уу? Үлдэхээр бол би энэ харилцаан дээрээс ингээд энэ хүний мэдрэл мотой чигээр нас ингээд хайрлаад ингээд цаашаа явж чадах уу гэдгээ асуух хэрэгтэй. Чадна гэж бодчихвол why not? Universe та хоёрт ингээд буцаж харилцаатлах боломж олгосон юм. Чадахгүй ээ. Энэ ингээд ах юм бол би ингээд амьдралаа бодлох юм бол universe гэсэн why not? Чи амьдралаа ганцаараа ингээд авч яваад урагшлаад дараа ч үнтэйг уулзрах амар гоё боломжтой байна. Сонголт чиний гарт. Окей. За тийм байна. Тэгээд өнгөрсөн reading-ийг бол энергич арай гайг болж галч ядч те. За анхаарал тавьсанд баярлалаа. За. Bye.